Усан жамц гишүүнтэйстэй санал бүрэн нийлж байна. Яг баг хэлчихсэн шахам үгийг хэлжлээ. Тэгээд төсвийн орлогын бараг 95-6% нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Нэгсэндээ бид нар хүмүүсээс баахан мөнгө татаад тэрийг ер нь юунд зарцуулаад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хилцэж байгаа ийм үе явж байна. Тэгэхээр хүний юмар хүүдэнсэн эсхийг л нэгсэндээ бид нар өнөөдөр иргэдтэй эргэж тайлагнах ёстой. Гэтэл манай улсын хурлын гишүүд мань бас байхгүй байна. Энэ бол хамгийн нөгөө төсөв хилцгээсээ илүү гүйцэтгэл хилцэг нь хамгийн чухал гэж үздэг гэж би бас түрүүч удаа ярьж исэн. Тэр маш харамсалтай байна. Ягаад тэгэхээр энэ их мөнгийг одоо 2021 онд 15.6 их найд, 22 онд 18.1 их найд, 23 онд 22.5 их найд, тэгснээ 24 онд шууд 30.3 их найд. 7 их найдаар нэмэгдсэн. Энэ яг нөгөө сонгуулийн жил гээд бас сонгуулийн санал худалдаа авалтад төрийн хүч нөөцийг бас зарцуулж байгаа ийм хэлбэрийн нэг илэрхийлэлтэй. Тэгснэ 25 онд 35.8 их найд болгож ирснийг тэмцчээж 33 болгосон. Ингээд сүүлийн 4 жил буюу ерөнхий сайд оюун эрдэнэ үед нийт 120 их найд төгрөг зарцуулсан байна. За энэний бараг 95-96% нь татвар төлөгчдийн махаа идэж өстой хуухаа майжиж төлсөн мөнгө. Тэгээ энэ их мөнгөний үр дүн яг юу болсон бэ? Салбараар бид нар юу ярих ёстой юм биш үү? За, уул уурхайн салбар юу болов? Ямар амжилт дэвшил гарав? Хөдөө аж ахуйн салбар яав? Боловсролын салбарт ийм их мөнгө зарсны үр дүнд ямар үр дүн гарав? Юу болов? За, авилгатай тэмцэх энэ одоо салбарт хэдэн төгрөг зарцуулсан? Ямар үр дүн гарав гэд. Ингээд ч жинхэнэ шалгаад ууг нь ярилцах хэрэгтэй санагдах юм. Тэгэхгүй бол эн чинь бид нар татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр жаалж байгаа юм шиг болж хувирж шít. Эргээ тайлагнал байхгүй. Тэр эндээ маш их ач холбогдол өгж бүр хэдэн өдрөөр хилэлцэж ер нь бол цаашид бид нэр яг одоо олон нийтээр бас хилцүүлэх хэрэгтэй юм билээ. Олон нийтэд энийгээ тавиад тодорхой хугацаа өгөөд хилцүүлэхгүй болвол нөгөө татвар төлөгчд нь ч гэсэн өгсөн мөнгөнийхөө араас явдагчгүй нөгөө зарцуулсан этгээдүүд нь ч гэсэн тайлагнадгүй нэг ингээд. За эндээс би нэг хоёр асуулт асуучих. За энэ санхүүгийн нэгтгэсэн засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд жишээлбэл 23 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 13.7 их найд төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөн гүйлгээний тайлан. Гэтэл 24 онд 34.3 их найд. Ч одоо бараг 2.5 дахин их юм уу? Асар их хэмжээгээр нэмэгдсэн байгаа байхгүй. Энэ яг ямар учиртай юм бэ? Яагаад 13 За 1 минут нэмж өгье. Байна уу? Ингээд 34.3 их найд болчихоо. Энийг маш сайн ингээд яг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Хинээр ямар ажил гүйцэтгүүлж вэ? Яагаад ийм их эрс 2 дахин нэмэгдэж вэ? За дээрс нь дахиад татвар төлөгчдийн мөнгө л гэж яваад байгаа шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингээд бас өөргөн таран хийдэг юм уу? Яадгийн ингээд авлага үүссэн. Жишээлбэл энэ тайланд дахиад 6.4 их найдын авлага байсан байгаа юм 23 онд. Гэтэл эн чинь зүй нь бол авлагаа барагдуулаад энэ тоо чинь багасах статал бүр нэмэгдсэн 6.8 их найдын авлага. Энэ үр авлагынхаа араас явдгүй юм уу? Энэ авлагаа барагдуулах ажлыг ер нь яаж хийвэ? Ямар үр дүнд хүрвэ? Яагаад хасагдах биш авлага чинь улам нэмэгдээд байна вэ? За тэгээ өмнө нь бол миний санджаар 23 оны гүйцэтгэлийг хийхэд 73 их тэрбум төгрөгийг хэрэггүй бараа хугацаанд дууссан бараанд зарцуул